Хүний биед эрдэс бодистой ус хамгийн чухал. Тиймдээ ч манай улсын унтны усны эрдэсжилтийн хэмжээ 1 литр тутамдаа 200-аас 400 мг байх ёстой гэсэн стандарт байдаг юм байна. Харин сүүлийн үед айл өрхүүдэд нийлүүлж байгаа ус цэвэршүүлэх төхөөрөмж нь унтны усан дахь эрдэс бодисын хэмжээг устгаж байгааг эрдэмтэд хэлж байна. Оросын холбооны улсад ус цэвэршүүлэх төхөөрөмжийг иргэдэд худалдан борлуулж байсан мафийг тус улсын хууль цагдаагийн байгууллага илрүүлж үйл ажиллагааг нь зогсоосон байна. Учир нь эдгээр нөхөд ус цэвэршүүлдэг биш, усан дахь эрдэс бодисыг устгадаг, хүний биед хортой төхөөрөмж зардаг байжээ. Тэгвэл манай улсад энэ төрлийн бизнес цэцэглээд хэдийн 5-6 жил болсон байна. Энэ хугацаанд 8,000 гаруй айл өрхөд 2 төрлийн төхөөрөмж нийлүүлсэн байх юм а. Нэг төхөөрөмж нь 2 саяас 3 сая төгрөгийн үнэтэй юм байна. Энэ төхөөрөмж нь усан дахь эрдэс бодис устгадаг учраас олон улсад хэрэглэхийг нь хоригложээ. Манай улсад энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нь айл өрхүүд рүү уцаар ярьдаг. Эсвэл хаалгыг нь тогшин танаа унтны усыг үнэгүй шинжилээд өгье гэдэг байна. Ингэхдээ TDS мөн электролиз гэсэн энэ хоёр төхөөрөмжийг ашигладаг. Уг нь TDS нь усан дахь эрдэс бодисын хэмжээг заадаг төхөөрөмж. Гэтэл энэ төхөөрөмжийг урвуугаар ашиглан айлуудын крантаас авсан усандаа хийхдээ танаа ус ийм хэмжээний бохирдолтой гарч байна. Энэ бол усан дахь бохирдлын хэмжээг хэмждэг төхөөрөмж гэж хэлдэг гэж байгаамаа. Энэ дүрс бичлэг дээр ч гэсэн яг ийм зүйл ярьж байгаа юм. Манай ус 54-тэй. 54-тэй. Крантны ус 53. 53-тэй. Энд юуг зааж байгаа юм? Усан доторх одоо бохирдлын зааж байгаа гэж хэлэхэд болсон. Харин электролиз гэх тогонд залгадаг энэ багжийг айлуудын крантын усанд хийж хажууд нь өөрсдийнхөө бэлдсэн эрдэс бодисгүй устай харьцуулаад танаа ус ийм аимшигтай бохирдол ихтэй зэвтэй мөөгөн цортой ус байна гэдэг байна. Үнэн дээр энэ төхөөрөмж нь усан дахь эрдэс бодисыг задлдаг дээр үеийн төхөөрөмж юм а. Эрдэс бодистой усыг ингэж задласнаа бохирдолтой ус байна гэж иргэдийг төөрөгдүүлдэг гэж байгаамаа. Дотор нь агуулгадж байгаа элементүүдийг тэр агууламжийг эрдэсийг л одоо тэр салгахад тэр эрдэс ихтэй байх тусмаа тэр үүсэж байгаа тундас маш их гарнаа л гэсэн үг. Яг шууд утгаараа шууд хамааралтай. Энэ ялгарч байгаа хэмжээ нь усны эрдэсээс шууд хамааралтай. Энэ утгаараа эрдэс маш багатай байх юм бол за магадгүй нэрсэн усыг үзээд за хамгийн зохимжтой гэж хэлээд идэг одоо эрдэс нь одоо баг за туулгалын усыг ч юм уу үзээд за дахиад аршаа усыг үзэх юм бол яг энэ дээр яг тэр хэмжээнүүд чи яг л тэр аршаа усын одоо кукаг авчираад үзлээ гэж бодох их хэмжээний тундас ялгарна. Инхээр өнгөрсөн хугацаанд ийм төрлийн ус цэвэршүүлэгчийг худалдан авсан айл өрхүүд цэвэр биш, харин ч ууж байгаа унтны ус нь ямар ч эрдэс бодисгүй байсан байж магадгүй болоод байна. Тэгэхээр энэ дээр бол одоо тэр эрдэс минералын тоон үзүүлэлтийг ням бактери бохирдол гэж хэлээд өөрсдийнхөө усан дүрж үзээд ямар нэгэн тоон үзүүлэлт баг гараад ч юм уу байхгүй байгаа тохиол бүх одоо ням бактери зэв одоо мөөгөнцөн шүүчлээ. Тэгээ та ийм сайн ус унаа гэж хэлээд. Тэгэхээр тэр одоо ямар нэгэн эрдэс минерал байхгүй тоо үзүүлэлт гарахгүй байгаа тий одоо янз бүрийн юм илэрч булангаар өнгө үзүүлэхгүй байгаа ус нь энэ олон одоо 50 мянган иргэдийн хүүхэд хөгшөлтөлтөө энэ иргэдийн эрүүл мэндэд асар сөрөг нөлөөтэй. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс усыг лабораторийн нөхцөлд 14 хоногийн хугацаанд бохирдолтой эсхийг нь шинжилдэг байна. Хизээж хэдхэн минутын дотор усны бохирдолтой эсхийг мэдэх боломжгүй гэж байсан юм а. Манай улсад ус цэвэршүүлэх төхөөрөмж худалдан борлуулж байсан 30 гаруй аж ахуйн нэгжээс өнөөдрийн байдлаар 10 гаруй нэгтгэвчтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд биднийг холбогдсон мэдээлэл авах гэтэл эрс дургуйцсан. Одоогоор түр амарч байгаа гэдэг хариулт өгч байсан. Түүнчлэн ус цэвэршүүлдэг үгийг бид мэдэхгүй. Олон улсад худалдан борлуулдаг учраас та бүхэн үйлдвэрлэгч газруудаас асуусан нь зүйтэй байхаа гэдэг тайлбар өгч байсан юм а. Бид энэ мэдээллийг дахин цаашид үргэлжлүүлэн хийх бөгөөд тал бүрийн их сурвалжаас дахин байр суурь авах болно.